Red Burger цаасан охин дурсамжтай кинонууд. За хүн болгонд шинэ жилээр үзэх дуртай кино гэж байдэн шүү дээ. Би болохоор ер нь яг жилийн жилд найруулсан Саяын шинэ жилээ би ягт кино үзээгүй юм байна. Яагаад ч юм би бүр анаа өтөр ерөөсөө шинэ жилийн холбоотой кино үзээгүй нэг ямар ч вайбгүй шинэ жил тэмдэглэхгүй шүү дээ. Яг энэ 2025 оны 12 сарын 52-нд явж байгаа. Дулдын 2010 онд нээлттэй байсан цасан охин киног үзэх айгуу дуртай байхгүй юу? Сүүлийн үед нэлээ мем болчиход байгаа нөгөө айгуу нэ нормальны байна гэд хүрлээ ахаа хэсгээс авахуулаад жинхэнэ гоо үзэсгэлэнгийнхээ prime time дээр явж исэн пүрвсөрн ихч болон амраа хоёрын айгуу гоё юм те өмнөөс нь догтлмоор юм романтик хэсгүүд гээд яалтчгүй л хайр татам маш дурсамжтай кино бол мөнөөсөө мөн. Тэгээ манайхны зарим магадгүй энэхүү Батвалд гэж найруулагч маань гоёлын даашинзыг бас найруулж ирснаас гадна мөн л бидний маш сайн мэдих сайн амьдрал минь тэгснэ бас бүр боолын гэрээ за бас миний л хувьд бүх цаг үеийн хамгийн сайн dark comedy кинонуудын нэг болох Бурхан өршөөгийг найруулж ирсэн гэд ерөнхийдөө энэ 2008 Энэ Бурхан өршөөгч кино театраас татан буугцсан кино те. Би тэг санаад ах юм. Кино театр гарахын хоригж мөрөглөөд. Оноос 2012 оны хооронд 4 жилийн дотор найруулж исэн 5 кино нь тавуулаад жинхэнэ хизээж хуучрашгүй классик бүтээлүүд байдаг үлээ. Тухайн үед бол тэ ах нүдэ нэт киногоо найруулсан ч муу кино ихээргүй тийм амир тамирчин шиг формтой байсан гэсэн үг байхгүй юу. Ямар ч тач тэгээд 2026 он гарч шинэ жил айлчлан ирэхээс өмнө өөрийнхөө шинэ жил болгоноор үзэх дуртай хайрт цасан охин киногоо та нартай хуваалцах чагаадаа айгүй баяртай байна. Тэгээ хэдүүлээ өстой юу 700 мянга болох гэж байгаа болохоор subscribe дарж амжааг хүмүүс юм бол subscribe дараарай. За тэгээ бүдүүнгээ үжиглүүлээ дөө. Зүгээрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дууд булам төрх хацсан чин мас орн галзуургаад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс. Эй бад бич зурх чин төгс. Чамд хэл хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань байгууллагынхаа шинэ жилээр янзын сайхан агсан тавиад өвлийн үгнийгөө зодож модж байгаа амар сайхан жүжигчний тоглосон ундрах ням гэж залуугийн дүрээр хэлж байгаа. Ундрах ням бол тухайн компанийн хамаг бүдүүн дарга захирлынх нь төрсэн ганц хүү компаниа өвлөж авах ганц хүн. Тэгээд тэр нөгөө нэг зодуулсан сантаа нь хүрлээ ахын дүр байхгүй юу? Би нүрээр хол олж иддэг хөө. Та харахын жийцсэн. Oh my god. Та цай уух уу? Эсвэл кофе? Лимонтэй тий please. Sorry би нэр ингэж гоо сайхантай халдуулж үзээг болохоор амар нэ нормал нэ байна. Тэ за ундрах нямыг аав нь янз бүрээр орилж чаралж загинсныхын дараа хүрлээ ахтай хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг юм штэ. Хүүгээ шийтгэж загнах биш эсэргээрээ уралгаар аартаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэж одоо тэ тиймэрхүү ухааны юм яриад тэгээ аав нь шууд ундрах нямаар удахгүй болох нийт ажилчдынхаа шинэ жилийг найруулан зохион байгуулуулахар болчихж байгаа юм. Ундрах ням шууд юу аав би хоёр мөр сүлэгч мэдэхгүй штэ. Юу урлаг уран сайхан бэ? Би чадахгүй штэ гэсэн ч ах бол нэгэнтээ шийдсэн л байгаа юм л да. За одоо харин энд Яа та нар ихтэй яг ийм хүний үгийг сонсоод хөвгөө хүмүүжүүлэх үү. Тэг юу гэсэн үг юм бэ те? Double G аж өгөөч. Double G аж double G хам ярьж байгаа пүрвсөрн ихчэнд тоглосон мөнхчин гэж эмэгтэй болохоор киноны маань нөгөө гол дүр тэгээд өнөөдөр ундрах нямын аавынх нь компанид шинээр ажилд орж байгаа байхгүй юу? Үүдэнд ундрах нямтай мөргөлдчөөд захирлынхаа хүүг гэж мэдэхгүй хэрэлдээд гинэ. Хөөе. Уучдахгүй байгаа чи. Чи над өөрөөсөө өнтөг болтон дээрс гараа авда. Юу гэнвэ? Чи над өөрөөсөө өнтөг болтон дээрс гараа авда. Oh shit. Хөөе. Хүний хүнд сур за. Энэ хэм бэ? За одоо энд харагдаж байгаа алдармаа болон туяа ихч хоёрын тоглосон саруул уянга хоёр бол жинхэнэ нөгөө те ундрах нэмийн төлөө үхэхээс буцахгүй алт ухагчд буюу голдиг голдигэр биш алт ухагч гэж ярил бас их гоё байлээ шүү дээ те. Удалгүй навчаа ихч орж ирээд шинэ жилийн зохион байгуулалтанд орох хүмүүс байна уу гэхэд цааргалаад угаасаа хинэн ч орохгүй шүү дээ. Дөнгөж ажилд орж байгаа шинковороо мөнхчл хөөх юм нэрээ бичүүлж байгаа. Удалгүй захирал залгаад те шинэ жилийн албанд ундрах нэм орохоор болсон шүү гэд хэлсэн чинь уянга саруул хоёр бүр үхлээ. Муу юм уу тэгвэл намайг нэмээд авчихгүй биш дүүгээ авчаач. Түрүү гуйгаач баялаа гэсэн үстэй. Өглөө 10 цаг заагд өмнөөс хөдлөж ойлгосон. Үгүй ээ. Дөнгөж орж ирсэн чи юунч азтай юм дээ. Минийх л чихээс үз. Паа.
За тэр ч яг ундрах юм маань нэрээ бүр 33 таа тэгснэ хамгийн гол нь ихнэр байтугай найз охинч байхгүй гой нэр юм байлээ л дээ. Аав ээж хоёр нь мэдээж ачтай Йоо, та нар 10 жилийн дараа яг ундрах юм гэсэн үг шүү дээ. That's you boys, that's you. болохыг амар хүсдэг. Тэгснэ бүр нэг өрөө дуудаж уулзах та. Та нар хинч тоохгүй. Та нар ундрах юм шиг болно. Гэхдээ мөнгөгүй. Энэ бол аим шиг. Жинхэнэ аим шиг. Эсвэл чамд ямар нэгэн ноо байна уу? Гиснээ сүулдэ бүр хэрвээ чи энэ шинжилгээг миний сэтгэлд хүртэл найруулж чадахгүй бол за бас он гарахаас өмнө ихнэр авахгүй юм бол чамд өвлүүлэх хөрөнгөө бүгдийг нь хүүхдийн байгууллагт Хандууллаа шүү. Хандууллаа. гэж идэг. Тэгэхээр тэ ундрах юм маань шинэ жилийн найруулга их 2-7 хоногийн хугацаанд аятайхан юм зохион байгуулахаас гадна ээж аав хоёртоо ихнэр болж авчрах үүрэгтэй болчихж байгаа юм галзуу. Маргааш нь яг нөгөө шинэ жил болох газараа яваад очисон чинь өстгөн үлийн даваан дээрээ гихчээр нөгөө пальтон дээр нь бохнааж дургуг нь өргөсөн эмэгтэй буюу мөнгчин маань дүрээрээ сайхан байж илгүй яах вэ? Сайн уу? Сайн байна. Чи намайг нэрээ танихгүй юм. Нөө хүнээс үнтэй болтой өмсдөг нөхөр шүү дээ. Яасан? Уучлалт авах гэсэн юм уу? Өөрөө нэг юм мартаад явцсан байлээ. Тэрий ч өгөхгүй л. Юм бүгдээ өөрөө заргаар өгдөг баха. Бач. Яажан чи? Яажан? Чи ямар овоо юм бэ те? Би танаас өдөрт заяа. Үгүй яасан? Хажи юм уу гарах би үзүүлээд тэгээ. Богчоо! Тэгээ энэ цадсан ус нь болохоор бүтэн заал угаасан байсан юм билэ. Мэдээж мөнгчин ундрах нэмийн араас ирэхэд ундрах нэмийн төсөөлөлд бол те энэ мөн нөгөө л нэг алт ухагч тайпын дал гэсэн бүкс долоогч байх ёстой. Уучлал гуйхт нь яг уучлж харагдаач энэ төргээ төсөөлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөнгчин эсрэгээр айгу хөөрхөн. Би уучлалт гуйх гэж ирээгүй. Харин ч хийс үйлдэлээ баяртай байгаа. За. Би зүгээр л надаас олж миний хамт олныг битээ заваагараа гэж хэлэх гэж орж ирсэн. Гэж идэг. Даанч тэгээд ундрах нэм шууд уурандаа мөнгчинг ажиллаас нь халаатгалгүй яах вэ? Аймхан амтан. Хүнээс уучлалт гуйж чаддгүй хүн. Хамгийн аймхан гуйжгаад амтан байдгийг заа юу? гэж хэлээд гараад явсныхан дараахан нөгөө уянгаа саруул хоёр ч орж ирээл бид хоёр сайн дураараа тань туслах гээд ирлээ энэ төргээд айлгуудсан ч ундрах нэм бүр тоожгоо ч юм алга мөнгчингийн саяны хэлсэн үгэнд толгоонд нь түрээсгүй амьдраад байсан болохоор араас нь гарааг үүчдэг. Хашч. Хари. Чи одоо ингэж алхаалах юм уу? Уцээ. Үгүй. Би явахаар чи яваад ирэхээр чи идэх юм болж байна уу? Чи яасан тэнийг юм бэ? Чи намайг яа гэх гээд байгаа юм бэ? Энэ харгууданд алхах гээд байгаа юм уу? Яа би? Айж та чи. Яа яах гээд байгаа юм бэ? Сууш та чи. Суухгүй гэдэг юм шүү. Чиний хэлдэг үнэ. Би айц. Гэж хэлээд авч үлдэж байгаа юм аа. Гиснээс нэрээ нэг юм сонио хүн байгаа. Нөгөө нэг киноны ихэнд ундрах нямтай хамт сэрж исэн эмэгтэй байхгүй юу? Тэр шүн энэ хоёрын оронд юу ч болоогүйгээс гадна энэ нь л өөрөө ундрах нямын араас гүйж агаад согтууг нь далимдуулаад хамт хонцсон юм байна лээ л дээ. Тэгснээ хайрын чамаагаа санаад ээжтэй хонгорхон минь намайг санахгүй байгаа мó гэж мэгээд одоо зууралдаад байгаа байхгүй юу? Ундрах ням шууд би чиний тэр хонгорхон чинь биш ээ. Дахиж нат руу битгий залгаарай. Өөр мөнгөтэй хүн олж наалд. За юу уцаас алгаж байгаа. За тэр яах вэ? Мэдээж энэ газар нь хэд хоногийн өмнө болсон захирлуудын шинжил дээр ундрах нэм агсан тавиад хамаг юмын сүйдгээд хайдсан штэ. Тэгээ ёолкын үртэл хуглаад ураад тастцсан юм шиг байлээ. Улмаар ойроо орж ёолкны мод олох ажил дээр навчаа ихч мөгжөө хоёр томилогдчихэдэг. Байгальд байгаа модыг дураараа тайрж тастаж авч болдгол гэж бодсон юм шиг байгаа. Мэдээж болохгүй штэ. Яа, гар хөрөөгөөр тайрч чадах уу? Зүгээр модыг яг хөрөөж унааж болд юм уу чад? Мань мэдэхгүй л дээ. Гэтэ манийх нь харж ирснээр дандаа сүхээр л унаагаад байгаа гэдэг шүү. Хөрөөдөх гэж зогсож жогоод ой хамгаалагч буюу Базраа гэж хахад баригдаад тахнаа. Базраа ах маань дулмаа гэж их нэрийнхээ хамтаар ман Жижиг гацар бол тийм байна тийм. За. Би яг ингээд мод хөрөөдөнгүүт бүр яг мод бодцсон. гар сүртэй царай гаргачаад Мөчрөө те нэг жижигхэн гацар бол болчихлоо юм байна те. сэжигтэн мөгчин, сэжигтэн навчаа энэ төргээд амар байцаалт маягийн юм аваад идэг. Мэдээж зүгээр мод хөрөөдөж болдгүй шүү л гэдгийг ойлгуулах гээд худлаа айлгаад байгаа штэ. Сүүлдээ та хоёрыг мод аваад ир гэсэн үнийг дуудаад хаа гэхэд манай хоёр ундрах нэмийг дуудалгүй яах вэ? Захирлаа. Та хоёр чи энд юу хийж байгаа бэ? Чи л өөрөө гацуур олгийн эзтэй. Хэн? Би юу? Ийгээс тэгж хэлсэн. Аль бос. Юу? Минийхөө. Яач да.
Игч та яаж ийна? Ийм том хангай шиг ирийг намайг ер нь яг их гэвэ. Ийм торхон амтныг ууланд очоод мод унгаад иргэлсэн байгаа. Энэ яасан бүх зүрхтэй ирвэ чи. Гэхдээ игч би тэгж хэлээгүй штэ. Ямар ч тач энд нэг хоног саа тулгадж нүглэл амжилах болжтэй. Хэн ч юм уу тогтлох гэсэн юм. Газар бол гэж хэн тушаал буулгалаа. Юунда инег даа. Хачин ч. Ажил төрлөө хийх болохоор өрөнд орсон хожаа шиг дүлийдэн барагддаг байж чи. Тийм ээ. Би өртөө юм баг. Чи яг зөв харсан байна. Би чи их өртөө хүн штэ. Аавда, ээжтэй бас хамт олондоо бидний янзлаад байгаа энэ заалыг би түүсэн штэ. Арх ус нам согтоод аавынхаа итгэл сэтгэлийг нэр өндтэй нэг мөсөн шорон зураа хийцэн. Архичин. Дээр нүрэнд орцсон. Тэгэд одоо модны улгаач. Чи сүрж байгаа юм байна дөө. Чи нэр надад тийм дургүй юм. Бүр үгүй ятдсан шүү дээ. 3 дугаар ангийн охтууд л ингэж дурлсан үгүнэ үгүй яддаг гэсэн. Өөрөө надад жоохон дурлаад байгаа юм шиг үстэй. Яа, сэвчээр апаалтлаа. Ямар хөөрхөн юм ярьдаг хөхтэй. Яа, сэвчээрээ гэдэг үнчнээс гаралтай юм уу? Яа, одоо би чам дурлах уу? Тэгин штт. Одоо баслаа. Дарга. Энэ итгэдүүдийг яах? Эхэл. Их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд Их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд дэлхийн ээж таныгаа нүдний зүцгийн мэт хайрлаж дэлхийн ээж таныгаа нүдний зүсгийн мэт хайрлаж ширхэг чулууг нь хүндэхгүй шингэн усыг нь болонгортуулахгүй ширхэг чулууг нь хүндэхгүй шингэн усыг нь булангартуулахгүй онгон дагшин байлхаа онгон тагшин байлхаа амнаас би сэтгэлээрээ Амнаас би сэтгэлээрээ батлан тангарлаж байна. батлан тангарлаж байна. Өргөсөн тангаргаа нэцвэл Өргөсөн тангаргаа нэцвэл тэнгэрийг хэсгээл амсяа. тэнгэрийн гисгээл амсяа. Тэнгэрийн гисгээл амсяа. За тэгэхэд буцаад орсныхын дараа нөгөө саруул уянгаа хоёр чинь маягалдгаараа маяглал тэгснэ нэг шүн бүр уянгаа ундрах нямын өрөөнд нь яваад орцсон ноутбукийн гуйж авангуудаа хажууд нь том үний кино мангар чанга дуутагаар үзэж мүзээд ячидл гадаа хаалганых нь гаднаас тэрийг нь мөнгөчин сонсцоход буруугаар ойлгочлгүй яах вэ тэгснэ бас хөөхөн хардаж хармалж мармлаад байгаа юм шиг байлээ зааланд харанхууд ганцаархнаа сууж ахт нь ундрах ням араас нь явж очоод чиний бодож байгаа шиг юм болоогүй шүү энэ төр гэдэг Горхо. Уг нь бол ундрах нэмтэй ийм хөөрхөн нандин сэтгэлийн юм ярьж гайл оролдоод ахад яг тийм харилцаа үүсгэж чадахгүй хоорондоо арсалдаа л байгаа штэ. Тэгээд тийм болохоор ундрах нэм хоёулаа юу наах тэгэж муухагаар танилцсан энтрэ мартаад бүх зүйлсийг шинээр сонгодгоор эхлүүлэх үү гэж яддаг. Яа, за доктод байвал та нарт ингэж хэлвэл яах вэ? Are you running? Оо яа өршөөгөө. Та өршөөгөөрэй. Би урчин жаахан бодлоод тэгээд хүн харах сөхөөгүй явж байлаа л та. Зүгээр. Та харин Юу болчих вэ? Хоёулаа юу наах тэгэж муухагаар танилцсан энтрэ мартаад бүх зүйлсийг шинээр сонгодгоор эхлүүлэх үү гэж яддаг. Оо яа өршөөгөө. Та өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Би урчин жаахан бодлоод тэгээд хүн харах сөхөөгүй явж байлаа л та. зүгээр. Та харин уучлалт гуйдаг их соёлтой залуу байна. Зарим хүмүүс хүнтэй мөргөлдчөөд уурлаад идэв. Ямар хэрэг вэ эн чинь? Хэрвээ тантай дахиад тийм хүмүүс таарлах юм бол та тэдэнд битгий буруу өгөөрэй. Хөөрхис ганцаардан сэтгэлийнхээ бүхэмдлийг гаргаж чадахгүй дээ тэгж явдаг юм байлгүй. Намайг ундрах ням гэдэг. Мөнхчин Сонсголонтой нэр байна. Түрүү чихэн гаргасан бүдүүлэг алдаандаа дахин уучлалт хүсье. уучлалт гуйсан баярлалаа. Уучлсан баярлалаа. Баярлалаа гэсэнд чинь баярлалаа. Баярлалаа гэсэн минь баярлсанд баярлалаа. Баяртай. За тэгээд энэ цагаас хойш манай хоёр маань яг л нэг тийм хөөрхөн гинэн томоогүй 10 Ой, what the fuck? Тэр ингээд эмгтээхийн оронд бодтоо. Ингээд тэ нүдэн дээр чинь нэг эмгтээтэй слапи дэж гарч ирснээр чамтай ингээд жүжээд байвал яах вэ? жилийн үерхэл шиг нандаа хайрын нүдээр нэгийг хараад багаар нэгэндээ татагтаа л байгаа юм л да. Сүүлдээ нэг өдөр ундрах ням зориг гаргаад Би чамд үнэхээр тасаад байна.
Юу бас ярьс. Үгүй юу та нэг идэхгүй зүгээр өөртөө бодтоо та. Би сая хүүхэнтэй тэ өөрөөс унтаагүй мунтаагүй идэхгүй. Би бол бүр хүн сонсох ч юу гэж бодож байна нэрэ. Эн чин хайраа дай. Би ч юм таалагддаг. Юу тэмхтэй таам бэ хүн сонсчул яах юм. Намайг хүрдэн хүн хизээч ингэж хүмүүжүүлж байгаагүй. Болооч хүн хичээгээ ашичих юм. Гэтэ ямар сони те нэг бүсэн дүрийн те ээжгүй мэйжгүй болгоод ячихгүй автагаа өссөн дүр мөр болгочихгүй те тэнгүүтээ нэг юм моми фигүрээ хайж байгаа моми ишүүтэй байж болно шүү дээ бас те наваа ингэж хүмүүж үзсэн ээж автагаа өссөн ингэхэр чинь Унтж байгаа юм. Яасан? Би чамд нэг юм үзүүлээ. Гараад ир. киноч ингэ бодож шүү дээ Тавьсан байгаа. Тэрийг өмсөд засан ширхгийг дагаад алгаарай. засан ширхий дагаад Why? Тэвийн гэр өгт үдчихэв юм. Ирчүүдэд их учраа би эмэгтэй хүнийг ойлгохгүй. Үлгэрт гардаг мангас. Гайм калт хэрэг. Яар гэл. Эмэгтэй хүнийг ойлгох нь битвэл би өөрөөсөө холдуулчихна гэж. Би тэгвэл чамаа ямар мангаслагыг хэлэх вэ? За. Хүүхэлтийн кинон дээр гардаг шилтгэнд ганцаараа амьдардаг мангас. Тэгвэл чи тэр гүнжин мөн үү? Тингээ хэлжвэл уурлахгүй зү. Бүжиглэх. Өөрийг нь хаан хөө болгож чадахгүй юм жаа. Чи бол миний цаас. За тэгэл өстой янз бүрийн сайхан цэцэг шиг үгсийг нэгэндээ хэлээл ундрахны бүр яг одоо ч хамаагүй ээж автагаа чамайг танилцуулмаар байна энэ төр гэд хөөрхөн байж хахад нэг хөгийн юм болж идэг нь нөгөө нэг ундрах нямын араас гүүгээд идэг эмэгтэй хүрлээ ахын одоо тэ дүрийн одоо шавн юм бэлээ л дээ тэгээд багшаараа дамжуулан гутаа ундрах нямын ээжтэй уулзаад би ундрах нямын найз охин нь байгаамаа гэд баахан худлаа юм хуцсан байж идгийг угаасаа л өстой бэртээ болохын хүслэн байсан болохоор ээж нь амар баярлж байгаа штэ. Хэд хоногийн дараа шинэ жилийн үйл ажиллагааг эхлэхээс өмнөхөө очихдоо Эцэг хүүдийг хэнийг авчирсан гэж санаж байна? Хэнийг? Ямар атсан вэ? Энэхүү бичлэгийг та бүхэн дөрөвд туссан Keydrop баярлаа. Keydrop төр үнэгүй харьцаа 24 цаг тутам нээж болно. CDS код ажлууд 70,000 долларын гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Миний хүүгийн сүйт бүсгүй олон жил хүлээсэн хайр бэр минь. Яаж байгаа юм бэ? Би ямар тэнэг юм бэ? Үгүй чи буруу ойлгоцсон байна. Яа бас ямар хүнд бодолт байна. Нэмээгөө. Нэмээгөө яасан бэ? Ээж. ундрахны мараас нь гарч гүдэгч гэсэндээ яалтчгүй зааланд ээжийнх нь би муудчаад байгаа болохоор буцаад орохоос өөр сонголтгүй болчихж байгаа юм л доо. Маргааш нь мөнгөчин шууд л ажилласаа гарах өргөдлөө өгөхт нь авчаа их жууг нь ундрах ням тийм хүн бишээ. Жинхэнэ хайр гэж байдгийм шүү. Алдаж болохгүй штэ энэ төр гэд ятгах гэж оролдсон ч мөнгөчин угаасаа шийдсэн нь тодорхой. Дахиад сонгодгоор эхлэе. Энэ үеэр ундрах ням яажгаад чи мөнгөчингийн гэрээ нь олоод хөрөөд ирцэн. Тэ мэдээж мөнгөчин угаасаа гэртээ байхгүй штэ. Хамт амьдардаг найз нь үйж идэг. Тэ шууд нөгөө нь ороод хүлээж авахгүй да гэснээ. Миний найзын зүрхээр тоглодог ямар овоо гөлөг вэ гингүү тэ. Уух юмд нь туулга хийгээд өгцсөн юм байна лээ. Ундрах ням шууд чацаг дуугаад эхэлж байгаа нь. Чим үү миний найзын сэтгэлээр тоглож болно гэж одоо юу? Тийш. Би галзуу ш. Харин найзын төлөө юу ч хийгээд бэлээ шүү. Чи наа жолонгоос гарнаагүй юу? Хой новшоо. Мөнгөчин удахгүй ирдэг л дээ. Даанч тэгээд ундрах нямын гэдэс бүгс хоёрын зэрэг бацлаад юм ойлгохтой уучлахгүй чадхаараа л чи буруу ойлгочоод байна штэ энэ төргээ тайлбарлах гэж үзсэн ч гэсэндээ мөнгөчин бол угаасаа үгийн тоод сонсохгүй штэ.
Хэд хоногийн дараа мөгчингийн шинэ ажлыг олж ирээд өөрийгөө ойлгуулах гэж шүүцлээ. Даанч тэгээ яалчгүй л тэр нь амжилт олохгүй шүү дээ. Яг нэг банкныхаа үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа юм шиг харьцаад байсан болохоор би танаа банкнд ялангуяа чамд өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо хадгалуулмаар байна гэд хэлж үзсэн ч гэсэндээ тэ мөгчин чи хуурамч юм хадгалуулж яах ч байгаа юм бэ гэд бүр ерөөсөө уучлах байгаад байд. Тэгээ ундрах юм бол үнэндээ л депрессэнд орж байгаа юм л да. Сүүлдээ бүр архинд ороод ч яг зүгээр нэг тэ хэд хоног уугаад тэ нөгөө нэг саруул уян гоёр ч олоод ирцэн л байгаа юм л да. Тэгсэн чинь мундрах юм хүүрчин тэврээд авдیں۔ Тэгээ яаж байгаа юм болоо гэсэн чинь та хоёр зайлцах тэхүүл гэж хэлэх гэжсэн юм байлээ л дээ. Тэгмээрсэндээ энэ ч одоо. Яг тэр өрөөнд манай хоёрын маань эцсийн найдвар буюу ундрах нямын ээжийг мөнхчин дээр навчаа ихчмээ сайхан дагуулад ирж байгаа маа. Амьдралд эрэм хоёр битгий хэл эрүү толгоос салах цаг байдгийг. Пүү. Энэ үед л эмэгтэй хүний зөөлөн сэтгэл бүхнийг шийднэ. Би ч гэсэн чиний оронд байсан бол инкэл байсан байх л да. Яагаад гэвэл эмэгтэй хүн энэ наснда уулын гориг шиг омголон байдгийг би хэлэхгүй да. Учрын ч ололгүй эсэн бусан хүн дагуулж очиод та хоёрыг балалчлаа штэ. Гомдох тоних үе байлгүй яах вэ? Эмэгтэйчүүд бид нар л тунгийн тааруулж явахгүй бол ирчүүд гэдэг чинь бүдүүн хадуунч ирэн амархан мохдог ус шүү дээ минь охоо. Үгүй шалаа. Хэрвээ 12 цагаас өмнө амжиж ирвэл анх арай өөрөө гэл ирчүүд чи бүтэхгүй л жаах гэж бодлоо. тасан охиныг олж авсан тэр газараа хүлээж бай гэж хэлүүлсэн. Чулууг биш. Чулууг усал дийлдэг юм. За тэгээд ундрах юм хөөрх юм өнөөх газ Чулууг тааш. мөгчин хүлээгээд л байлаа. Мөгчин ч гэсэн очих үгүйгээ шийдэж ядан бодоод л байлаа. Дааж эцэст нэг юм очихоор шийдээд яваад очиход харамсалтай нь мөгчин хитрхи оройтсан байдаг буюу ундрах юм айл хизээний яваад өгсөн байдаг. Улмаар кино маань ингэж аз шаргалгүй төгсгөлөөр дуусж байгаа маа. За тэгээ кино маань энэ дөрөв No fucking way. Үргэлжэн тэгээд заавал. Төвлий барьчихээс. Гүнж юм уу? Тэгээ энэ эмхтэй чи яг үндэ жүжигчин биш. Мисс үстэй. Яга кино тоглоод идэгсэн бол. Мисс нэ мөдөлтэй. Арихсан бүжиг чин зүүсэн ингэртэй одоо чи Яга ч юм өнөдөл яваад хэлээ. За тэгээд хэрвээ тэр нэг өдөр манай хоёр мөргөлдөөгүй бол хэрвээ ундрах ням Уулын жүжигчин гэхдээ царайлаг болохоор модель болсон. аав нь ундрах нямыг шийтгээггүй бол хэрвээ ундрах нямын ээж мөнгчинг тэр өдөр панаалдаагүй бол хэрвээ мөнгчин 12 цагаас ундрах ням дээр ирээгүй бол энэ хөөрхөн цасан охин манай хоёрын голоос төрхөөргүй байжээ. Окей. За тэгээд бичлэг маань энэ дөрөв өндөрлж чинь 2025 оны хамгийн сүүлчийн бичлэг байлаа. Тэгээд 2025 он бүгдэнд нээлттэй жил байсан байж магадгүй, үгүйч байж магадгүй. Энэ дөрөв би чамтай энэ нөгөө YouTube channel-тай санал өгсөн хүмүүс ашиг байна те. би чамтай www.wredburger thank you.